За зөвшөөрлийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ хуулийг 100% дэмжиж байгаа. Энэ бол нэг 500 сая долларын асуудал ерөөсөө биш юм л та. За энэ бол яг дэлхийд даяар ялангуяа тэр эмзэг орнуудад явж байгаа энэ чинь нийгмийн асуудал болсон байхгүй. Энэ бол залингийн асуудал. Энэ бол донтолтын асуудал. Энэ бол үндэстэн дамсан мөнгө угаалтын хэрэг байхгүй. Өнөөдөр бид нэр 500 сая доллар гээд доллараар яриад байгаа нь яг үлээд нэг талтаа зохимжгүй байна. Энийн ард хэдэн 10 мянган айл өрхийн амьдрал сүрч байгаа байхгүй. Тэр үр хүүхэд нь одоо энэ онлайн беттингд ингээд донтцсон. Донтолт гэдэг чинь өөрөө тийм амархан эмчлээд нэг 2-7 хоног эмчлээд алга болгочдөг зүйл биш шүү дээ. Өнөөдөр үр хүүхдээ аваад энэ донтолтоонд хэрхэн тэмцэхүүгээд явж байгаа 10 аав ээж тутмын 7-8 нь энэ онлайн беттингтэй холбоотой байгаа шүү. Сая Монгол банкны дэд ерөнхийлөгч тэр сая тоонуудыг хэлж штэ. Ямар их доллар цаашаа урссан. Энэ өөрөө ашигын талаас нь харах юм бол эн чинь аюултай ашигтай бизнес байхгүй. Урсан тэр мөнгөний тооцох юм бол эн чинь 3 жилийн дотор хэд дахин үржээд 1 тэрбум доллар даваа явж штэ тий. Тэгэхээр энэ зүгээр нэг мөнгө төгрөгөөр хэмжээд байх асуудал биш учраас энэ дээр үнэхээр төр гэж байт юм бол энэ дээр зохицуултын асуудлаа заавал хийх хэрэгтэй. Сайн инх цэцэг гişин хэлсний зөв секунд алдах тоолонд нэг айл нэг өрхийн амьдрал сүрж ийн гэж ойлгож байна. Тийм учраас тэр техникийн асуудлуудыг засч болно шүү дээ. Улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад тэр техникийн асуудлууд байх юм бол засч л та бүгд. Тийм учраас энэ хуулийг бид нар ямар нэгэн байдлаар явуулж асуудлаа бид нар заавал шийдэх ёстой. Энд амьдралаараа сүрцэн байгаа аав ээж нар яг бид нарыг эндээс ямар шийдэл гарах вэ гэж хараа сууж байгаа. Тийм учраас энэ хуулийг бодох юмгүй эргэлзэх юмгүй 100% дэмжих ёстой л гэж бодож байна. Тэгээ та бүхэн маань ч гэсэн эрхэм гишүүдээ бас дэмжээд өгөөрэй л гэж хүсэж байна. Баярлалаа.